Тэргүүний ерөнхий боловсролын Тэмүүжин өрлөг сургуулийн 9 ангийн сурагч Дэвж Дуалдарт тэргүүний сурагч. За баярлалаа. За. Энэ сарын 15 буюу 2 дугаар сарын 15-ны өдөр гачуурд явах чиглэлийн замд өглөөний 6 цагт автобусанд гал гарч за үндэсний Батлан хамгааллын Харьяа их сургуулийн Харьяа Тэмүүжин өрлөг сургуулийн за 9 А ангиас өрч Хүчит Баатар тусалсан байгаа. Тэгэхээр тухайн удаас юу болсон талаар тодорхойлоход бид нэр ирээд байна. Сайн байна уу? Өргөө танилцуулахгүй юу? За сайн байна уу? Наваг Давас Сүрэн Гүвштатар гэдэг одоо 15 настай Тэмүүжин өрлөг сургуульд орж ирээд одоо 3 дахь жилдээ хичээлээд одоо 9 анги сурдаг байгаа. Яа, энэ зөндөө бол яриаг уу ядаргуу яа. Ерөөхдөө бол тэгэл өглөөнөөс хойш нүүрлөө гэрэл тусаал тэгээд бас баах юм ярил та ер нь ам хатчих. Яг амар гинтээ яг ийм болно гэж өөр бодоагүй. За яг хөө тэр үедээ л тусламар санагдал тийм үүрэг хариуцлага ухамсарлал яг хөө тэгээд тусалсан. Маадгүй одоо 3 настай. Одоо түнх сая 1 сард 3 хүрсэн цэцэрлэг өгт. Тэгээд амар сайн ярьдаг. Тэгээд ага та миний Баатар хэл өргөөр ярьцсан. Тэрэнд нь л амар баярлал. Ээж бол тэгээд яг хөө миний хүм мундаг байна гэл. Тэгээд ерөнхийдөө бас баярлал тэрэл үсэл. Гал малаас ерөнхийдөө бол маш их айдаг. Урд нэг айш хатж байгааг харж исэн би. За ер нь бол манайхаг яг гачууртахгүй. Гачуурт эцээс юм жоо наашаа. Тэгээд өглөө гардаг цагтаа 7:40-оос хоцрохгүй сургууль дээр ирэх гээд ер нь бол яг л ингэ өдршөөл явж байгаа тийм байсан. Явдал нь бол нэлээд сонирм байсан. Нэг юм явж байгаа л гинт зөксөөл нэг яваал. Явж исэн чинь гинт тогмоо гадна дотн бүх гэрэл мэрлэгийн унтраал хаваар болоод. Тийм тэр автобусын жолооч их уйлал ойрлол тэгээ ерөөхдөө бол нэг манай ээж мэж юм ил 40 мөч авцаа ч юм уу. Тэр хүмүүс бол бүх сандрал байсан. Хүмүүс ихлэ төрүүлсэн ингээд буулгачаад тэгээд бүгд ихлэ холцсон. Бас харсан чинь тархахаас өмнөөс болох юм байна гэж зориглол тэгэл яг тухайн үедээ л тэгээд яг тийм амар зориг төрсэн байх. Одоо л үгээр л хэлэлцэж чадахгүй л. Би бол яг бүгдийг нь бол ганцаараа бүгдийг нь унтраацсан байсан гэж бол хэлэхгүй яг ямар ч хэлсэн бүр чадах чинь бүх юм аа л хийсэн. Тэр галыг бол очоод зохиод одоо ингээд сэвэд ингээд ер нь гар аргаараа усмас байхгүй юм чи хуурай аргаар л үтсэн. Яг тэр үед нэг юм манай гэрээс жоохон доошоо онцгой гал унтрах анги байдаг хгүй. Яг тэр анги яг азуулж яг урталт нь шатцсан. Өөрөө гүйж очоод жижүүр хийжсэн нэг ахт нь очоод за та бид нэг туслаад өгөөч хүмүүс ингээ гал гарч чанд харж байгаа үстэй. Туслаад өгөө гэт амар яд сандраа. Галын хоор авчираад ирээд бүрэн дарсан. Тийм тэгэхгүй бол үнэхээр дарагдахгүйсэн. Бас онцгой хүмүүс ирээд танах одоо ингээ галын хоорыг заавал авч явдаг юм ингээд юм гинтээ хавил таслахаар л одоо ингээд хүмүүс гинтээд одоо янз янз юм болох нь штэ гал моллын хоор байдаг юм гэлээс тэр үед яриадах шиг байсан. Би баг ангида яг энэ одоо Тэмүүжин өрлөг сургуулийн айг уртал 53 гээд сургууль сурдаг гэсэн. Харихад яг энэ өөр явж байхдаа байгаа юм тийм цэргийн хувцастай ах ихснэр тэгээд тэр нь явдаг. Тэндээ хувцсыг нараад байгаа ямар гоё юм бэ гэж боддогсэн. Дараа нь тэгэл тэр хүмүүсийн бие авч явж байгаа бай тэм хүмүүдээ харж байгаа. Тэгээд 6 дугаар ангид төсөөд орохдоо нэг шалгалт өгд орж ирсэн. Ерөнхийдөө хэлний төлөө хичээлрүүдтэй төлөхөд дуртай. Доорс хэл англи хэл ч юм уу. Мэдээ цэргийн сургуульд сураад явж байгаа юм чи 12-оо төсөөд цэрэг их оронч талаар байгаа хүн болно гэж ерөнхийдөө бол дотроо зорилго тавьсан байгаа. Багасаа ээжээр л хүмүүдсэн. Өнөө үг сайн сонс. Тэг хүнтэй нэг тийм зотон зөхөж модалцож болохгүй. Ялангуяа тэрийг бол амар их цагтаа байсан. Ерөнхийдөө тийм одоо дүүгээ хараад тэг цэцэрлэг сургуультын зөөгөл ээжгээ бас аль болох ажлын чөлөөтэй хийлгээд нэг явах тэгэхэд уусаа миний үүрэг бас том толгойлохгүй. Тийм байр хэмжээндээ байх байсан. Хараа хүмүүдсэн болохоор тэгээд одоо гэр бүлийнхаа дотны хүмүүс тас хайртай шүү баярлсан таларснаа л илэрхийлээ та. Тэ одоо яг ингээд гавьяатай болоод одоо хүн амт магтуулаад тэгээд одоо эндээ бол ингээд тэгвэл хэд хөөрөөд бас яадах юм байхгүй яг байдгаар л байна. Сурах хөстөө мөсөр нь оройч гэрэн даалгараа юм. Тэгэл хөхмал яг одоо ингээнээр л байна. Ямар ч хэсэн нийслэлээс тэр хүний сурагч болголоо. Тэгээд одоо шагнал гард болсон бүх хүмүүстээ бас маш их баярлалаа. Монголын зурагчдын холбооны тэргүүний сурагчид гэдгүү байхтай цомын бас эзнэр шалгаруулж байгаа байна. Ханан баяр үргийн бүгдээрээ. Үнэхээр туслах бас улаан гал гарч явах тусгүй чичгэн ч сайн шин тэгээд үнэхээр боломжтой болцтой одоо туслах боломж болцоо тань ингээ бүрэн байвал харамаа одоо биел гэмтээд би бэртээд одоо хөрчөөл яана гэж бодох ш.
одоо та ганцхан хохирох биш нэг чам зөндөө олон хохирч одоо яддаг болохоор ер нь жижиг том баг гэлтгүй ерөнхийдөө туслах одоо ингээд хэрэгцээ гараад танд боломж нь байвал заавал тусалж байгаа. 2 2 3